Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа халахгүй чөлөө төс байгуулах тухай асуудлаар өнгөрсөн нэм гарагт Хүдаачин сайд Бурмаа Тус аймгийг зорьсон. Тэрээр улсын хурлын батлсан халахгүй чөлөө төс байгуулах тухай 75 дахь тогтоол түүний ач холбогдлын талаар нутгийн ард иргэдэд мэдээлэл өгөх зорилготой явсан юм а. За энэ чүүднээсээ халахгүй сумын ялалт баг дээр иргэдтэй уулзалт хийхээр товлсон байсан юм. За харамсалтай нь түүнийг товлсон газар очих үед ялтуугийн иргэд эсэргүүцлээ илэрхийлж сайдын үг тайлбарыг хүлээж авахаас эрс татгалзаж харин өөрсдийн санаа бодлоо илэрхийлснээр уулзалт өндөрлсөн юм а. За энэ үеэр ялтуугийн иргэдийн салбарын сайдад хангаж ирсэн үгнээс одоо хүргье. Та нар тайлбар тавих шиг шаардлага байхгүй. Та нар тогтоох гарах гэсэн өмнө бидэнд ард түмэндээ уулзах хэрэгтэй байсан шүү дээ. Тийм болохоор бид эсэргүүцэж байна. Та дахиад бидэнд тайлбар тавих шаардлага байхгүй, та эндээсээ буц. Ийм төртөө бид ярьдаг. Яаж одоо ийм нүрээрээ та нар ямар улс орныг өнөөдөр өрийн ямар дансанд оруулчаад өнөөдөр ямар нүрээрээ энэ улс орныг ахиж сайхан болгон гэж явна. Та нар давхар дээлтэй, дан дээлтэй гэж яриад өөрөө сайдуулаад давхар дээлээ тайлж чадах. Ийм бодлого өөрч юмнуудыг одоо бид хүлээж авах ямар ч боломж байхгүй. Соён буудаа гэдэг компани Хятадын компани 100%-аар газрыг чинь өгсөн байна. Энэ болж гин үү тэгээд та нар надыг загнаад байх юм би энэ улс чинь энэ газрыг хамгаалах гэж ирж байна. Тэгээд танаа засаг дарга, сумын засаг дарга чинь Хан Соломо гэж компанид 26 мянган га газар, Соён буудаа гэж Хятадын өмчөлтэй компанид 100%-аар нь газраа өгсөн байна. Нутгийн иргэдийн ширүүн тэмцэл эсэргүүцлээр эхэлсэн Хүдаачин сайдын уулзалтын дараагийн зогсоол Тус аймгийн цэргийн ангууд дээр төлөвлөгдсөн байсан. Тэрээр Дорнод аймгийн зарим цэргийн ангуудаар орж үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ халахгүй чөлөө тус байгуулах тухай асуудлыг танилцуулж яриа хийсэн юм а. За ингээд тус өдрийн оройн 18 цагийн орчимд халахгүй сумын иргэдтэй уулзалт хийхээр тус сумыг зорьсон юм. За харамсалтай нь түүнийг эрен гэдгийг мэдсэн иргэд халахгүй сум руу орох замыг хааж бид газраа өгөхгүй 75 дахь тогтоолоо цуцлахыг шаардаж байна гэгчлэн уриалаа зумдарч эсэргүүцлээ илэрхийлж өгтөө авсан юм а. Тэд сайдыг уг тогтоолыг хүчингүй болгож чөлөө тус байгуулах тухай асуудлыг дахин судлаж иргэдийн санаа бодлыг тусгааснаар аймаг орон нутгад хүлээн авахгүй гэдгээч хэлж байсан юм а. 500 мянган га газар гэдэг чинь хинч бодсон 7-8 сая хүний амьдрах нормын газартай тэнцэх юм газар. Энэ зурагтаар харж байхад энэ дэлхийн түүхэнд ийм байдгүй юм гэж харж байна. Энэ арай хитэрч байна. Энэний төлөө бол бид өнөөдөр ингээд 50 тэмцэж байгаа бол маргааш хин ямар хэмжээний зэвсэг юутай байна тэрнийгээ барай тэмцэн. Үр хүүхэд ач цэнэрийн төлөө одоо бид амиа өгөхэд бол бидэнд ерөөсөө гомдох юм юу ч байхгүй. Дахиад тэмцэн. Ер нь Бурмааг хэрвээ энэ халахгүй 75 тоо тушаалаа Бурмаа шилдэггүй тэр бүгд тэрний зам зөндөө олон улс бий. Үгүй болгоод ирэхгүй юм ирвэл бид хадаг барьж өгтөн. А хэрвээ цуцлахгүй дахиад ирээд уцаад ингээд солиорох юм бол бүү барьж өгтөн. Салбарын сайдын хувьд халахгүй сум нь 500 мянган га газрыг Хүдаачин чөлөө тус болгон хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд өргөжтэй түншлэн аймаг орон нутгийн газар нутгийг хамгаалж өгөх гарц мөн гэж тодорхойлж байгаа. Мөн сумын засаг дарга болон иргэдийн хурлын дарга нарын хүрээнд явагддаг хууль бус газрын намд дуусах болно гэдгийг иргэдэд тайлбарлаж ирсэн юм а. За харин иргэдийн эсэргүүцэл жагсаал зэрэг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай Петрочайна Дайчин тамсаг компани явуулах хэмээн дүгнэж байсан. Хүдаачин сайд Бурмаагийн Дорнод аймагт ажиллах хугацаа үүгээр дуусруулаагүй. Тэрээр Дорнод аймгийн Төвчөө асан хотод ажиллаж хэвлэлийн баг хурал хийж аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж байгаа. SBN News маргаашийн мэдээллийн хөтөлбөрөөр Дорнод аймгийн халахгүй сум чөлөө тус байгуулах тухай мэдээллийг илүү дэлгэрэнгүй хүргэх болно. Манай хэдэж шууд энэ сүрээ өгөхгүй.